төлөвлөлт одоо бидний үнэхээр их том ирээдүй байна. Одоо ингээд говийн ареоныг эзэмших, таван толгойг эзэмших, оюут толгойг эзэмших асуудлын талаар улсууд янз янзын бодлого өрсөлдөө ярих юм да. За миний өөрийн бодож явдаг юм бол энэ ареон руу орохын тулд зөвхөн одоо нэг хоёр орд ашиглах хэмжээнд битгий сэтгэхээсээ хамгийн гол нь өргөнөөр харж үзээсээ улс орныхоо хөгжлийг томоор сэтгэж томоор хараач гэдэг ийм асуудал байдیں۔ Тэгээ энэ юу байдیں бэ гэхлээр таван толгой нүүрсний орд газрыг ашиглахад одоо ингээд нэг хүн шалгаруулах гэж байгаа юм шиг ингэж болохгүй юм л да. Энэ чинь геополитиктэй маш нарийн холбоотой асуудал учраас Монгол улсын тусгай тогтнол үндэсний аюулгүй байдалтай энэ хоёр ордын хувь заяа шууд холбогдож байна. Яагаад гэвэл Эрдэнэтийн үйлдвэрээс 4 дахин их хүчин чадалтай оюут толгой өнөөдөр Монголын бүх нүүрсний одоо 30 сая тонн коксч нүүрс гарах таван толгой хоёр дэлхийн орд гэж ярьдаг болохоос монголчуудын хэмжээний сэтгэлгээ монгол хүний одоо хэмжээнд зориулагдах ийм хэмжээнээс агцсан том үйлдвэрүүд байхгүй юу? Дэлхийн гайхамшиг. Тэгэхээр энэ дэлхийн гайхамшигыг дэлхийн гайхамшигын төвшөнд ажиллахын тулд энэ ареоны бүхэлд нь хамарсан цагаан сувар, сайн шам, таван толгой, далан задгад тэгээд Оловатын коксч нүүрсний орд хүртэл энэ бүхэл бүтэн зооныг хамарсан таван толгойн сав газар одоо өмнө говийн одоо коксч нүүрсний сав газар энэ бүгдийг хамарсан нэгдсэн техник эдийн засгийн үндэслэл хийгээд тэр техник эдийн засгийн үндэслэлтэй ямар эмнэлэг хаана байхыг, ямар сургууль хаана байхыг, хэдэн сурагч сурахын, хэндээс багшлахын бүртээ нарийн бодож ингэж улс орон даяараа хөдөлмөр байна. Тэрнээсээр одоохондоо одоо нэг Эрдэнэс МГЛ гэж компани байгуулчихад тэрнийгээ ажиллаж байна, муу ажиллаж байна, сайн ажиллаж байна гэдэг юм уу? Нэг сайтыг сайн ажиллаж байна, муу ажиллаж байна гэдэг ийм юмар ярьдаг бол бидний хувьд үнэхээр одоо сэхэтэн хүний хувьд, инженер хүний хувьд бол надад энэ гол нь биш ээ. Нөхөд нь өргөн хүрээтэй энийг зөв ашиглаач. Олон улсын хөрөнгө оруулалтыг олон улсын консорциум байгуулах замаар санхүү эдийн засаг эрхчин консорциум байгуулаач. Энэ консорциум Монголд баригдах үйлдвэрийг Монголтой цуг хөрөнгө оруулалт хийгээд улс юу юугаар нь яаж ашиглах вэ гэдгийг консорциумын төвшин дээр ажилуулаасай гэж ингэж боддیں۔ Яагаад гэвэл эн чинь тухайн үедээ бид олон улсын геологийн экспедиц гэдгийг социалист орнуудаас жил болгон тэнцүү хэмжээгээр одоо Монгол улс хүртэл одоо зөвлөлт холбоот улстай нэг гэсэн харьцаагаар ингэж одоо хөрөнгө оруулаад олон улсын экспедицийг байгуулсан баялаг дуршлаг Монголын геологууд байж шүү дээ. Тэгэхээр өнөөдөр одоохондоо энэ Монголд хөрөнгө оруулъя гэж байгаа энэ Герман одоо Европын холбоо дээр нь одоо Хойд Америк энэ холбооны одоо улсууд за тэгээд зүүн өмнө та энэ хөрөнгө оруулъя бидэнд мөнгө байна, техник технологи байна, ажиллая гэж байгаа улсууд адилхан нөхцөл тавиад адилхан хөрөнгөний хөрөнгөл хийгээд адилхан тэнцүү ирэхээр ингээ орох юм бол энэ ажлыг хийхэд их ирээдүй байна. Энийгээс эхлээсэй гэж ингэж л би бодож байна. Үүний тулд техник эдийн засгийн үндэслэлийг маш сайн хийж улс их орныхоо ирээдүйг хараасай. Энэ гайхамшиг байна шүү. Монгол орн үнэхээр эрдэс баялагын хувьд дэлхий дахинд гайхмаар болоод байна. Бидний энэ одоогийн энэ ажиллаж байгаа энэ гайхамшигыг зөв ашиглахгүй бол бид өөрснөө гуйлагчин болоо хоцрох нэ. За одоо Хотод чойжийн хоцгой бол 1961 оноос 80 оны хооронд улс орны X